Тэмбүү өвчин дэлхийн нийтийг сөхрүүлсэн түүх. Тэмбүү өвчин эрт үеэс шившигтэй, ичгүртэй өвчинд тооцогддог байв. 1495 оны 6 дугаар сард Николо Скулачи хэмээх Итали эмчийн бичсэн захидалд анх тэмбүү өвчний тухай дурдж байжээ. Захидалд захтанхын хажуугаар таагүй өвдөлт мэдрэгдэнэ. Арьсан дээр ихэндээ улаан өнгөтэй, бэрсүүд товроо хэлбэрийн яар гарч, удалгүй илүү баруун өнгөтэй болдог. Эхлээд биеийн хамгийн эмзэг хэсгүүдэд гарч эхэлнэ. Энэ нь зэрлэгүүдийн хор хараалаас илүү аюултай өвчин хэмээн бичжээ. Скулачи энэхүү захиаг Европ даяар анхны томоохон тэмбүүний халдвар тархаж байх үед бичсэн байна. 1493 онд Христофер Колумб болон түүний хамтрагчид энтхэг хүрэгшийн зам олох гэж байгаад Америк твийг нээснээс атсуу төмс улаан лойл гэх мэт шинэлэг бүтээгдэхүүн, тамхи болон өнөх тэмбүү өвчнийг нутагтаа бэлэг болгон авчирчээ. Мэдээж тэмбүү бол хүсээгүй бэлэг байсан тодорхой. Аяллаас ирмэгцсэн тэд хүнд өвчин туссан гэдгээ мэдэхгүй хэсэг хугацаа өнгөрсөн бөгөөд ичимдэг эргэтэн захтнаж байгаад л зүгээр болно гэж бодож байжээ. Дээр нь тэд аяллаас олсон орлогоороо эмсийн хүрээлэнгээс хүүхэн худалдаа авахд зарцуулж байснаас бүх зүйл эхэлсэн байна. 15 дугаар зуунд Европт анх тэмбүү тархах үед одоогоос илүү ноцтой өвчин тооцогдож байлаа. Тухайн үеийн бичвэр урлагийн бүтээлүүдээс харуул тэр үед халдвар авсан өвчтнүүд богино хугацаанд амь насаа алдаж илүү хурдтай тархаж байжээ. Европт тэмбүү шин төрлийн өвчин байсан бөгөөд хүмүүст үүний эсрэг дархлаа байгаагүй учраас ийхүү гамшиг тарьсан хэмээн эрдэмтэд үздэг. Тухайн үед хүмүүс тэмбүүг хүчтэй хараал гэж нэрлэдэг байжээ. Тухайн үед эмчилгээ ховор байсан бөгөөд ихэнхдээ үр дүнгүй болдог байв. Эмч нар мөнгө усны түрхлэх зэрэг эмчилгээ туршиж байсан нь маш их өвдөлт өгч, зарим өвчтөн үүнээс үүдэн амиа алдаж байлаа. Мөн их хэмжээгээр хөлдрөх үед хор биеэс гадагшлна гэж үзэж халуун ууранд орохыг санал болгодог байжээ. Скулачи загталтаа тэмбүүг Франц өвчин гэж нэрлэж байсан юм. Ингэснээр нэг бүс нутгийн хүмүүс бусад бүх бүс нутгийн хүмүүсийг уг өвчөнд буруутгаж эхэлжээ. Герман, Англи зэрэг улсын иргэд ч мөн тэмбүүг Франц өвчин гэж нэрлэж байлаа. Харин Францчууд тэмбүүг Неаполитан өвчин буюу Италийн Наполиос гаралтай гэж үзэж байв. Оросууд Польш өвчин хэмээж байсан бол Польшууд Герман өвчин, Туркууд христийн шашинтнуудын өвчин, харин муслимчууд тэмбүүг Хинду шашинтнуудаас гаралтай гэж буруутгаж байлаа. Сифилис хэмээх энэхүү нэршлиг эмч зохиолч Жироламо Фракасторо өгсөн бөгөөд энэ нь гахааны найз гэсэн утгатай юм байна. 1530 онд өөрийн зохиолд тэмбүү өвчний талаар бичгтээ дараах түүхийг оруулж байжээ. Сифилис хэмээх хончин эмэгтэй эр хүнээр дутагдсны улмаас гахаатай бэлгийн хавталд орсон гин. Аполло бурхан үүнд нь хилэгнэж Сифилисийг аимшигт өвчнөөр харааснаар түүний амьдардаг нутаг даяар өвчин тархжээ. Өвчин хаан дүртэл алдсан байна хэмээх энэ түүх хүмүүрт таалагдсан учраас уг өвчнийг сифилис буюу тэмбүү гэх болжээ. Шүлгийн зохиолд тэмбүү хаан дүртэл алдруулсан хэмээн гардаг нь уншигчдад ихэд үнэмшилтэй санагджээ. Учир нь түүхээс харахад олон удирдагч, зохиолч, уран бүтээлчид тэмбүү өвчин тусч байсан байдаг. Яг тодорхой биш ч гэсэн олон алдартай хүмүүсийн хүнд өвчин тэмбүүнээс үүдэлтэй байж мэдэх юм. Жишээлбэл хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховен, Франц Шуберт, зохиолч Оскар Вайлд, Джеймс Жойс, философч Фридрих Ницше, төрийн зүтгэлтнээс Наполеон Бонапарт зэргийг дурдж болох юм. Тэмбүү өвчин Европыг маш богино хугацаанд нөмрөн авчээ. 1495 оны төгсгөл үед Франц, Швейцар, Германд хүрч 1497 онд Англи, Шотландд тархсан байна. Харин 1500 онд Скандинавын орнууд Унгар, Грек, Польш, Орос улсуудад дэгджээ. 1400-аас 1500-аад оны үед Европын судлаачид далайгаар аялж тэмбүү өвчнийг энтхэг Африк, ойрхот орнод, Хятад, Япон болон номхон далайн арлуудад тараажээ. 16-аас 17 дугаар зуунд зарим хүмүүс тэмбүүг нүглийн цэрлэлт хэмээн үзэж энэ өвчтэй хүмүүс эмчилгээ авах эрхгүй хэмээн үздэг байв. Харин зарим нь тэмбүү туссан хүмүүст хатуу ширүүн эмчилгээ хэрэгтэй гэж боддог байжээ. Харин 1673 онд Британий эмч Томас Сэденхам тэмбүү өвчнөд холбоотой ёс суртахууны үзэл эмч нарт нөлөөлөх ёсгүй. Тэмбүү туссан өвчтөн бүр эмч нараар шүүгдэхийн оронд эмчилгээ хийлгэх хэрэгтэй хэмээн бичиж байжээ. 18 дугаар зууны их үед тэмбүү өвчин өмнөх он жил өвч шиг хөнөөлтөө өвчөнд тооцогдохоо байлжээ. Харин өнөө үед тэмбүү өвчнийг хэрхэн дүгндэг түүнтэй ижил ханддаг болсон байна.
1905 онд Германы амьтан судлаач Фриц Ричард Шаудын арьс өнгөний эмч Эрик Хоффман нар Тэмбүү өвчний шалтгааныг цайвар трепонем хэмээх нянгаар үүсгэгддэг гэдгийг олж нээжээ. Үүнээс 23 жилийн дараа буюу 1928 онд Лондонгийн эрдэмтэн Александр Флеминг пенициллиныг нээсэн юм. Ийхүү 1943 онд Америкийн Нью-Йорк дахь Тэнгисийн цэргийн эмнэлэгт ажилладаг 3 эмч Тэмбүү өвчтэй 4 өвчнөг пенициллинээр эмчилснээр өнөө хүртэл Тэмбүү өвчний гол эмчилгээ олсоор иржээ. Тэмбүү нь трепонем нянгийн бүлгээс үүдэлтэй 4 дэд өвчний нэг бөгөөд зарим нь арьс шүргэлцэхэд халдварладаг ба эрүүл ахуй, ариун цэвэр муу орчинд амьдардаг хүүхдүүдэд мөн халддаг байна. Тэмбүү үүсгэгч бодсон дээр дурдсанчлан спираль хэлбэртэй цайвар трепонем хэмээх бактери юм. Энэ бол этгээд өвчин. Бусад бактериудын адил уурга өөх тос үүсгдэггүй. Өөрийнхөө эсгээс тасдаж халдвар авсан хүний эстэй холбогддог. Аливаа нөхцөл байдалд дасан зохицож тэсвэрлэх шинж чанартай хэмээн Вашингтон их сургуулийн судлаач профессор Шейла Люкхарт дүгнжээ. Энэ бактери онцлог чанар нь урьдчилан сэргийлэх тарилга тэсвэртэй болгож байгаа бөгөөд судлаачид Тэмбүүгийн эсрэг үйлчилгээтэй вакцин олж нээхээр ажиллаж байгаа тухай доктор Люкхарт онцлсан байна. Люкхартын нэгэн төгсөгч Тэмбүү туссан өвчтөн дээр яр өрөвсөл гарах нөхцөлийг хаах вакцин бүтээхээр ажиллаж байгаа ажээ. Яр өрөвсөл гарах нөхцөлийг хааснаар халдвартай хүнээс эрүүл хүнд Тэмбүү алдах боломжийг мөн үгүй хийх боломжтой. Люкхартын үзэж байгаагаар Тэмбүүгийн өвчнийг бид ор мөргөө арилгаж чадахгүй ч жирэмсэн ихээс урагт талддаг байдлыг арилгаж чадна хэмээн үзэж байна.